Сая нөгөө эргэн тойрон одоо хүмүүс хүлэн шүүрж ярьж байна шүү дээ. Тэр нөгөө миний хувьд бол аав ээжийн дэмжлэг амар чухал байсан. Тэгээд угаасаа хүүхэд чи яадаг вэ гэхээр тэгээ нөгөө хүний зөвшөөрлийг одоо аав ээжийнхэн одоо аппровалыг аваад тийм нөгөө зөвшөөрлийг аваад нэг дараагийн алхам хийдэг шүү дээ. Тэнгүүт нь манай аав ээж нар чи ер нь амар тийм хашир хүмүүс шүү дээ. Яг ингээл нэг мэрэгчлэрээ сурж байгаа тэрүүгээрээ ингээд яг нэг ажилдаа ороод энэ 30 40 жил нэг компанид ажиллах ёстой гэх юм байх хэрэгтэй. Нэг тийм нэг үзэл бодол байдаг. Манай аав ээж хоёр бол айгүй тийм юу байсан. Ямар гэмтэй одоо өөрөөхөө бүтээж чадаагүй ч гэдэг ч юм уу тий өөрөөхөө ингээд юм зөрөгтэй яг хэлж байгаа шиг зөрөгтэй байж чадаагүйгаа би айгүй зөрөгтэй байсан юм шиг байна. Тэнгүүт нь дураараа бай арыг чин даана гэсэн юм нэг айгүй гоё тэр мэдрэмжийг өгсөн байдаг. Тэгэхээр нөгөө тэр мэдрэмж айгүй том түшиг тулгуур те нөгөө түлхэлт байсан юм болов уу гэж надад санагдаад байгаа. Сэтгэл өгсөн. Тийм. Тэгээс нөгөө хажуунаас болохгүй бүтэхгүй гэдэх юм бол бас л ингээл айгу айгаал нөгөө ариг хилдэг шиг тийм нэг газартаа дургуй газартаа байх байсан баг. Гэтэл бол яасан бэ гэхээр одоо юу хиймээр байна, яамаар байна гэдэг нэг юм эрх чөлөөтэй юм зайг, орон зайг бий болгосон учраас тэгээд олон юм хийсэн.